Эрчим хүчний хэмнэлт 10 жил. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг улсын хурлаар батлагдсан хэрэгжүүлж эхлээд 10 жил болсон байна. Энэ хугацаанд эрчим хүчний зохицуулах хорооноос хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан бөгөөд эрчим хүчний аудитор, менежер бэлтгэх, мэрэгшүүлэх, үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлож бүртгэх, эрчим хүчний хэмнэлт, түүний ач холбогдлыг хэрэглэгч олон нийтэд сурталчлан таниулах, мэдээлэлээр хангах зэрэг ажлуудыг хийсэн байна. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн конвенц Парисын хэлэлцээрт одоо нэгдээ орсноор олон улсын өмнө бас энэ хүлэмжийн хийг бууруулах ийм үүргийг бол хүлээсэн байж байгаа. 22.6% хүртэл бууруулах үүрэг хүлээсэн. За энийг одоо 100% гэж авч үзэх юм бол энэний 66% нь манай эрчим хүчний салбартай холбоотой юм асуудал байгаамаа. Тэгэхээр эрчим хүчний салбар энэ хүлэмжийн хийг бууруулах энэ ажлыг бол бас нэлээд юм далайцтай хийж хэрэгжүүлэх зайлшгүй юм шаардлага байгаа. За энэ ажлын хүрээнд хүлэмжийн хийг бууруулах олон юм арга хэмжээнүүд байгаа. Энэний хамгийн гол бас нэг асуудал бол энэ эрчим хүчний хэмнэлтийн асуудал. Тэгэхээр тийм учраас 2015 онд эрчим хүчний хэмнэлтийн хууль одоо шинээр батлагдж гарсан. За энэ хуулийн хэрэгжилтийг хангах, зохицуултыг хийх үүрэг бол эрчим хүчний зохицуулах хороонд бол оногдож байгаа. За энэ одоо хуулийн хэрэгжилтийн хүрээнд бол бид бас 15 оноос хойш 10 жилийн хугацаанд олон ажлуудыг бас хийж хэрэгжүүлж ингэж ирлээ. За олон улсад эрчим хүч хэмнэлт байгаль орчныг хамгаалах чиглэлийн арга хэмжээнүүдийг 1970-аад оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн байдаг. За Монгол улсад эрчим хүч хэмнэлтийн тухай хууль маань 2015 онд тэр дундаа 11 сарын 26-нд батлагдаад одоо 10 жил болжээ. За энэ хуулийн дээр энэ хуулийг хэрэгжүүлэх эрхгүй байгууллагаар бол манай эрчим хүчний зохицуулах хороо байдаг. Тэгээ энэ хуулийг 10 жил хэрэгжүүлсэн. За зогс үр дүнгийн дурдах юм бол бид энэ 10 жилийн хугацаанд 283.2 сая киловатт эрчим хүч, 233 гаруй мянган гкал дулааны эрчим хүчийг хэмнэсэн байна. За энэ хугацаанд хүний нөөцийн чадах хүчийг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний зохицуулах хорооноос нийтдээ 135 аудиторуудыг бэлтгэх, за нийт 582 эрчим хүч хэмнэлтийн менежерүүдийг бэлтгэх ажлуудыг хийсэн байна. За эрчим хүчний хэмнэлтийн одоо байгууллагын тогтолцоог одоо бэхжүүлэх зорилгоор нийтдээ 15 аудитын байгууллагууд эрх олгох. За хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх одоо ЭСКО 3 байгууллагад эрх олох ажлууд хийгдсэн. За ингээ аудитын байгууллагууд нь бол одоо үйл ажиллагаагаа явуулж одоо холбогдох аудитыг хийж зөвлөмжүүдийг өгч ажилласан байгаа. За үүнээс гадна олон нийтэд одоо эрчим хүч хэмнэлтийн талаарх ойлголтыг түгээх, за энэтэй холбоотой мэдээллүүдийг өгөх зорилгоор нийт 493 сургагч багш нарыг одоо эрчим хүч хэмнэлтийн менежерийн чиглэлд одоо дадлагжуулж сургах. За ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн 140 гаруй мянган сурагчдад хэмнэлтийн талаар ойлголт сурчлах ийм ажлууд хийгдсэн. За мөн одоо эрчим хүчний салбарт нийтдээ нэг 226 үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй байж байна. За эдгээр хэрэглэгчд маань нийт одоо хэрэглээний бараг 60 орчим хувийг нь хэрэглэж байгаа хэрэглэгчтэй байж байгаа. За эдгээр томоохон хэрэглэгчдтэй хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч хэмнэлтийн менежерүүдээр дамжуулаад за хэмнэлтийг хэрэгжүүлэх юм бодлогыг хэрэгжүүлээд явж ирсэн байна. Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2024 оны гүйцэтгэлээр 1246% хүрч 2015 оны хэрэглээнээс 132 нэгжээр буурсан бол цахилгаан дамжуулалтаа түгээлтийн алдагдал 2024 оны гүйцэтгэлээр 1167% хүрч 2015 оны гүйцэтгэлээс 3.4 нэгжээр тус буурсан байна. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хангагдан үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн үр ашгийн түвшин сайжирч байна. Мөн бусад үүрэг хүлээсэн хэрэглэгчид сүүлийн 6 жилийн хугацаанд нийт 283.2 сая киловатт цаг цахилгаан, 233.7 мянган гкал дулааны эрчим хүчийг хэмнэж 52.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргах боломжийг бүрдүүлжээ. Энэ нь 10 гаруй мянган айл өрхийн 10 жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй тэнцэх хэмжээний хэрэглээ гэж тооцож болох юм. За өнөөдөр Монгол улсын эрчим хүчний салбар бол эрчим хүчний их үүсвэрийн дутагдaltaй байгаа. За энэ үед бол бас энэ эрчим хүчний хэмнэлтийн асуудал бол хамгийн чухал болчиход байгаа. Тэгэхээр одоо шинээр их үүсвэр барих
энэ ажлыг бол мөн эрчим хүчний хэмнэлтээр орлуулах юм боломж бол байгаа. Энэ өөрөө бас цаг хугацааны хувьд одоо бас илүү давуу ч гэж болно. Энэ дээр бол эрчим хүчний зохицуулахаараа бол бас гол анхаарлаа авуулна гэж хандуулж бол ажиллаж байна. За та бүхэн бас мэдж байгаа өвлийн одоо оргил ачааллын үед одоо эрчим хүчийг хэмнэх томоохон юм аянуудыг бид бас хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй одоо хамтарч ингэж хэрэгжүүлж ингэж ирсэн. Энэ өөрөө бас үр дүнгээ өгж байгаа. Бол хэрэглэгчд маань одоо өнөөдөр хэрэглээг хянах боломжгүй, хянахад хүндрэлтэй ийм тоолоор ашиглаж байгаа тохиолдолд бол хэрэглээг өдөртөө тавьнахад бол төдийлөн хүндрэлтэй байна гэдэг ийм зүйл гарч ирсэн. Ийм учраас эрчим хүчний зохицуулах орноос үндсэндээ 2023 оноос эхлээд ухаалаг тоолоорыг нэвтрүүлэх ажлыг бол эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. За өнөөдөр Монгол улсад нийтдээ 1,16,000 доллар байж байна. За эндээс бол 575,000-ыг нь бол бид ухаалаг тоолоор шилжүүлнэ гэсэн зорилтыг энэ ондоо тавьсан байж байна. За ингийн бол нийт хэрэглэгчдийн маань 57% нь ухаалаг тоолоор шилжиж байна. За эдгээрийг цаашаа 26, 27 онд үндсэнд хэрэгжүүлээд ер нь ухаалаг тоолоор 28 он шилжнэ гэсэн ийм бас зорилтыг бол зохицуулах орноос дэвшүүлээд ажиллаж байгаа. За хэрвээ ингээд ухаалаг тоолоор шилжээд ирэх юм бол хэрэглэгчд маань одоо хэрэглээгээ хянах. За би одоо аль үед нь цахилгаан эрчим хүчийг хэрэглэвэл хэрэгтэй байна. Аль үед нь хэмнэл зүгээр, аль үед нь ямар цахилгаан хэрэгслээ ашиглах уу гэдэг юм уу ийм арга хэмжээ авах боломж бүрдээд ирэх юм. За нөгөө талдаа эрчим хүчний салбар өөрөө тодорхой хэмжээний хэмнэлтийг бол хийх ёстой. За энэ ухаалаг тоолрог нэвтрүүлснээр бол тэр шугам сүлжээний алдагдал буурах, зохисгоо одоо хэрэглээ багасгах гэдэг юм уу ийм эерэг талтай. Тэгээд нөгөө талдаа одоо сэргээгт эрчим хүчний их өсөр хөгжөөд хэрэглэгчд маань өөрснөө нарны одоо дэлгэц суйрлуулах юм арга хэмжээнүүдийг сүүлийн жилүүд бас хэрэгжүүлж байгаа. За энэтэй холбоотой бас хэрэглэгийг янаад явах юм боломж бол бүрдчих юм аа. Тэгэхээр ер нь энэ эрчим хүчний хэмнэлтийн бодлоготой зэрэгцүүлээд одоо тарифын бодлого, сошиалын бодлогоор бол бид нар бас энэ ухаалаг тоолоор шилжүүлэх арга хэмжээнүүдийг бол сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол бас идэвхтэй хэрэгжүүлээд явж байна. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд нийт 22 стандартыг үндэсний стандарт болгон батлуулсан бөгөөд шинээр дулааны эрчим хүчний тоолууртай холбоотой нийт 4 стандартыг үндэсний стандарт болгон батлуулахаар ажиллаж байна. Цаашид хүрсэн үр дүнг ахиулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах, хуулийг шинжилэн боловсруулах талаар холбогдох судалгааг хийж байна. Ер нь цаашдаа бол одоо энэ 10 жилийн хугацаанд энэ эрчим хүчний хэмнэлтийн хуулийг одоо өшөөд улам боловсронгуй болгох, засаж сайжруулах ийм ажлыг бол хийхээр бол бэлдэж байна. Энийг Германы олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч энэ эрчим хүчний хэмнэлтийн хуулийг бол одоо бид бас шинжлэх одоо ийм ажлыг бол хийж байгаа. За мөн одоо энэ эрчим хүчний хэмнэлтийг олон донор байгууллагууд бас биднийг бас дэмжиж бас ингэж ажиллаж байгаа. Одоо эрчим хүчний хэмнэлтийг цаашдаа бид бас урамшуулт зохицуулт руу энийг оруулах. Өөрөөр хэлбэл эрчим хүч хэмнэх бол өнөөгийн хуулиар бол ер нь томоохон хэрэглэгчтэй өөр хүлээсэн хэрэглэгч болгоод тэгээд чи эрчим хүчийг хэмнэ гэдэг ийм байдлаар явж байгаа. Одоо дараагийн одоо бидний авах хэмжээ бол бас эрчим хүчийг хэмнэх юм бол хэрэглэгчдийг урамшуулдаг эдийн засгийн бас юм хөшөөрөг юм заашгүй шаардлага байх хэвээр. Энийг бол одоо дараагийн хуулийн шинжилэлтээр бид бас авч хэрэгжүүлж ингэж ажилланаа гэж бодож байна. Шинэ арга хэрэгсэл, шинэ техник технологиг нэвтрүүлэх, түүнийг дэмжихтэй холбоотой зохицуултыг хийх, хууль эрх зүйн шинжил хийх бол заашгүй шаардлага бас биднэрт тулгарч байгаа. Тэгэхээр энэ хуулийг бол ойрын хугацаанд буюу энэ 26-7 онд өөрчлөх. За энэ өөрчлөлтөөр бид нэр үүрэг хүлээсэн хэрэглэгчийн хэрэглээг нэгж бүтээгдэхүүн зарцуулах одоо хэмжээгээр буюу эрчим хүчний гүйцэтгэлийн хамгийн бага стандартаар тогтоох, за хэмнэсэн шинэ техник технологи ногоон эрчим хүч ашигласан иргэд аж ахуйн нэгжийг урамшуулах, тэдгээрт холбоотой хууль эрх зүйн зохицуултыг тусахаар бас ажиллаад явж байна. За эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын ажлын хэсэг ахлаад ингээд ажиллаж байна. Энэ хууль эрх зүйн орчныг шинжилснээр бид нэр энэ дутагдаад байгаа эрчим хүчний их усрын дутагдлаас гарах, цаашлаад энэ эрчим хүчийг хэмнэлсэн ард иргэд маань энэ хэмнэлтээс
нэмэлт орлого олох, урамшуул олох ийм одоо шинэ бодлого эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний нийт хэрэглээ 2024 оны байдлаар 11.6 тэрбум киловатт цаг байсан. Үүний 75.4%-ийг дотоодын үйлдвэрлэлээр 24.6%-ийг импортоор худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 2023 оноос хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээ 5.8%-аар, дулааны хэрэглээ 7.2%-аар тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Цахилгаан эрчим хүчний суйрлагдсан хүчин чадал 2023 оноос 240 мегаваттаар нэмэгдэж 1814.4 мегаватт болсон. Үүнээс 81% нь дулааны цахилгаан станц, 18.6% нь сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр эзэлж байна. Эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах орооноос эрчим хүчний хүрэлцээ ба хомсдол сэдвтэй 2022 онд хийгдсэн зөвлөгөө нь томоохон хүчин чадлын их үүсвэр баригдаж ашиглалтанд орох хүртэлх хугацаанд буюу ойрын 4-5 жилд эрчим хүчний хэмнэлтээр хангамжийн хомсдлыг нөхөх, хэмнэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах шаардлагатайг онцолсон. Энэ хүрээнд эрчим хүчний сайдын тушаал гарч эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах арга хэмжээний удирдамж төлөвлөгөөг баталж, хэрэгцээг удирдах арга хэмжээг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах, оргил ачааллын үеийн хэрэглээг бууруулах диспетчерийн удирдлага, шуурхай зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгч олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааг зохион байгуулах, амьдралын дадал хэвшил, зан төлөвт нөлөөлөл үзүүлж, оргил ачааллын хэрэглээг бууруулах гэсэн үндсэн 3 чиглэлээр ажлын хэсэг байгуулж, салбарын хэмжээнд үйл ажиллагааны уялдааг ханган ажиллаж байна.